Тэгээ энэ жил агарын бохирдол ер нь буурсан уу гэдэг сэдвээс яриагаа эхлэе. За 12 сарын 1-ээс эхлээд Улаанбаатар хотын хэмжээнд хуучин одоо төлжсэн түлшний хэрэглээг бол хагас кокс руу бүрэн шилжүүлсэн маа. Тэгэхээр та бүхний ер нь хийж байгаа судалгаар ер нь одоо энэ жил бохирдол буурсан уу? Өчигдөр агарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэрэгдэх одоо шинжлэх ухаанчны группийг уулзалт болсон байгаа. Тэгээд энэ уулзалтаар бол яг цаг орчин шинжилгээний газраас агарын бохирдол одоо тэд хуваар буурсан гэдэг мэдээлэл бол гаргасан. Гэхдээ бидний үзэж байгаагаар бол энэ мэдээллийг гаргахад дэндүү эрт байна гэж үзэж байгаа. Ягаад гэвэл галлгааны сезон дөнгөж эхэлж байна. Дөнгөж 12 дугаар сар ч дуусаагүй байна. Дахиад 1 2 3 4 дугаар сар гээд галлгааны сэргэл одоо сезон үргэлжлэнэ. Тэгэхээр тэдэн хуваар буурсан гэж одоогоор хэлэхэд ганцхан сарын дунджаар харж хэлэхэд бол жоохон төөрөгдүүлсэн мэдээлэл байх болов уу гэж бодож байна. Нэмэлтээр агарын бохирдол агарын чанарыг хэмжихэд багада 5-аас 6 бохирдуулагч бодисыг хэмжиж байж нийлбэрээр нь агарын чанар юм байна гэж гарч ирдэг. Гэхдээ ганцхан бохирдуулагч бодисыг ашиглаад тэгээд 1 сарын дунджаар ашиглаж одоо түрүү жилийн 12 сартай харьцуулж тэдэн хуваар буурсан байна гэж хэлэхэд бол маш хэцүү. Тэгэхээр одоо дараагийн жилийн галлгааны сезон дуусах хүртэл агарын чанарын хэмжилт хэр байна, хэд байна. Тэгээд энэ бүх 6 бохирдуулагч бодисуудын төвшин хэд байна гэдгийг харж байж бохирдол одоо буурсан уу, буураагүй юу, ямар төвшөнд байсан бэ гэдгийг харах боломжтой. Нэмэлтээр цаг агарын үзүүлэмжүүд бас агарын бохирдолд нэлээд нөлөөтэй байгаа. Одоо хэр салхитай байна, тэр өдрийн температур нь эсвэл тэр өдрийн дундаж, тэр сарын дундаж температур нь хэд байна гэдгээс аягүй шалтгаалдаг олон юмнууд байдаг болохоор ганцхан сар дээр тулгуурлаж буурсан буураагүй гэж хэлэхэд бол маш хэцүү. Та сая 6 төрлийн одоо бохирдуулагч бодисыг нийлүүлээд хэмжих ёстой гэж байна. За тэгээд ерөнхийдөө одоо төрийн байгууллагуудаас өгж байгаа мэдээлэлээр бол энэ жилийн хувьд бол эдгээр одоо 6 төрлийн энэ бохирдуулагч элементүүд бол харьцангуй одоо юм буурсан. За ерөнхийдөө бол буурсан гэдэг байр суурьндээ бол бат зогсож байгаа. Гэхдээ иргэний нийгмийн байгууллагууд ер нь одоо энэ дэр дуу хоолойгоо хүрэх тал дээр яг яаж ажиллаж байна? Ер нь зөвөр нөгөө жил болгон л утаа ярьсаар байгаа л бас нэг юм намжихтэй, нэг тоохгүй байх, олон нийтийн анхааралд орохгүй байх энэ хандлага руугаа шилжээд байна уу гэсэн бас бодол байна. Агарын бохирдлыг жил болгон ярьж байгаа ч гэсэн асуудлаа харж байгаа өнцөг, шийдлүүдээ харж байгаа өнцөг бол өөрчлөгдөхгүй байгаад нь айгүй том асуудал байгаа гэж бол ер нь харж байгаа. Энэ жилийн 2 сард агарын бохирдлын талаарх нийтийн сонсгол болсон. Тэгээ энэ сонсголоор бол бид нэр ямар асуудлыг хүндсэн бэ гэхээр ер нь агарын бохирдол гэдэг асуудлыг энэ бол том системийн хөгжлийн асуудал байна. Тэгэхээр зөвхөн нэг талаас нь нэг өнцгөөс нь харж болохгүй байна. Эрчим хүчний салбараас одоо эрчим хүчний бодлого нь агарын бохирдлыг бууруулах бодлого байх хэрэгтэй байна. Агарын бохирдлыг бууруулах бодол нь бас эрчим хүчний одоо нүүрснээс цэвэр эрчим хүч рүү шилжих бодлого байх хэрэгтэй байна. Ингэж бодлогуудыг уялдуулж интеграцтай байдлаар одоо том зургаар нь удаан хугацаагаар харж шийдэх хэрэгтэй байна гэдэг өөр асуудлыг бол хөндөж орсон. Гэвч одоогоор бол одоо асуудлаа шийдэж байгаа байдал бол адилхан байсаар хэвээр байна. Түлшээ солих эсвэл 100-аа солих. Гэхдээ энэ бол ер нь одоо сонсголын дараа 2025 оны 6 дугаар сарын 5-нд гарсан улсын хурлын 53 дугаар тогтоол гэж байгаа. Тэр тогтоолын 1-р зүйлийн 11-т юу гэж заасан байгаа вэ гэхээр одоо агаар бохирдуулагч шийдлүүд болон агаар бохирдуулагч их усөрүүд жишээ нь одоо түш эсвэл 100-ыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байя. Мөн агаарыг бохирдуулж байгаа нэгжид татаас төрөөс бол олохгүй байя гэсэн юм шийдвэр гарсан байгаа. 6 сарын 5-нд. Тэрнээс хойш бол бас хагас хоксыг оруулж ирсэн. Тэрнээс хойш бол адилхан шийдлүүд яваад л байгаа нь бас хууль эрх зүйн орчин тэр одоо бодлогын нөхцөл байдал тэр засгийн газар тусын хурлаас өгсөн тогтоолын дагуу тэрнийг бол даахгүй байна гэж бас бид нар харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол татаас олохгүй байя гэсээр байтал сая бас нийслэлийн зүгээс тодорхой өрхөгийн одоо хэсгийн одоо өрхүүдэд бол татаас олгоцсон явж байгаа тий. Одоо олох юм шийдвэр гаргацсан явж байгаа. Тэгээ өрхүүдэд татаас олох бол яг одоо өөр асуудал. Яг одоо аж ахуй нэгж буюу компани яг агарыг бохирдуулж байгаа одоо том компани те эсвэл одоо яг шууд түлш рүү ч юм уу те эсвэл шууд 100 руу хөрөнгө оруулалт орохгүй байя гэсэн юм яаж байгаа. Тэнгүүд одоо хагас коксыг оруулж ирэх бол түлшинд хөрөнгө оруулж гинэ гэсэн үг. Тэгэхээр бас энэ тогтоолыг мөрдөхгүй байна гэж тийм үзлэл гарч ирж байгаа. Яг одоо засгийн газрын төвшөнд улсын хурлын төвшөнд нэг асуудал яригдж байгаа нь Евро 5 гэдэг түлшийг бол ер нь одоо олон улсын стандартаа дагаад бид нар бол одоо ялангуяа Улаанбаатар хотод бол мөрдөх хэрэгтэй маа гэсэн юм байр суурин дээр байна. Тэгээ Евро 5 гэдэг стандарт
ер нь та бүхний одоо хийсэн судалгаан дээр хэр үр дүнтэй байх бол яг одоогийнхтай харьцуулахад мэдээж үр дүн гарна гэдэг мэдээллийг бас өгж байгаа шүү дээ. Гэхдээ яг бодит байдал дээр энэ зүгээр хэр одоо нөлөөтэй байх бол түвшний стандартыг бол бензиний стандартыг сайжруулад явах нь бол сайн. Тэрэн дээр бол дэмжсэн байр суурьтай байгаа. Гэхдээ одоо хэрвээ бензиний стандартыг сайжруулж байгаа бол бас одоо тэр бензинийг ашиглах бидний тээврийн хэрэгслүүд яг тэдний бас стандарт quality-нд байна уугүй гэдгээс шалтгаалаад одоо тэр бензинийг ашиглаж эхлэх нь хэр агарын бохирдлыг бууруулах боломжтой байна гэдэг нь гарч ирнэ гэсэн. Тэгэхээр айгүй одоо хуучин 10 жилээс удацсан ч юм уу те эсвэл одоо насалт өндөртэй тийм машинд бол тэр бензинийг ашиглах юм бол бас тэр бохирдуулах боломж нь арай буурч байна л гэсэн үг. Тэгэхээр ганцхан одоо нөгөө нэг түлшээ солихлоор 100-аас солидог гэдэг шиг адилхан хэрвээ бензинээ сайжруулах юм бол бас одоо ямар машин ашиглаж гин тэгээ ямар стандарттай тээврийн хэрэгслүүд байна гэдгийг бас сайжруулаад явах хэрэгтэй гэсэн. Та түрүүн ярианда ер нь одоо харах өнцгөө өөрчлөхгүй байна. За агарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүд одоо яг өмнөх энэ жишээрээ л уламжлалт бодлогоо баримлж байна гэж. Тэгээд ер нь нийтэд нь аваад үзэх юм бол Улаанбаатар хотын иргэд бол нэг зүйлийг хүсэж байгаа нь яг хэдэн он гэхэд одоогийн хэрэгжиж байгаа төслүүчийн үр дүнд хүрээд агарын бохирдол хэдэн хувиар буурах боломжтой юм бэ гэдэг ийм төлөвлөгөөгөө гаргаач гэдэг байгаа. Тэгээ иргэний нийгмийн байгууллагууд энэ дээр яг ямар өнцгөөс харж байна. Төлөвлөгөө гаргаач гэдэг дээр бол санал нэг байгаа. Төлөвлөгөө гаргахтаа гол нь нээлттэй байдлаар тэгээд одоо шинжилгээ ухаан болон бусад хийсэн судалгаанд суурилсан байдлаар тэгээд олон нийтэд одоо олон нийтийн санал болон иргэний нийгмийн байгууллагуудын санал тэгээд яг нөгөө хөрсөн дээр агарын бохирдол хамгийн их байгаа хэсгүүдээр амьдарч байгаа иргэдийнхээ санал бодлыг сонсож төлөвлөгөө гаргаач. Мөн сайн хэлснээр агарын бохирдлыг бууруулах бодлого гэдэг маань яалтчгүй хүчлийн бодлого, эрчим хүчний бодлого, урамсгалын өөрчлөлтөд тэмцэх бодлого гэд энэ бусад том чиглэлүүдтэй уялдах шаардлагатай болоод байгаа болохоор бас ганцхан агарын бохирдол гэдэг ингээд тусдаа нийгэм байгаа юм биш. Энэ бол бас салбар дамжсан бүх салбар яамдуудад хамааралтай, бүх гаргаж байгаа бодлогод хамааралтай байдлаар гаргаж иж энэ гарч ирнэ. Бас одоо ганцхан шийдлийг энэ бол шийдлээ гэж тэмлүү дайрахгүйгээр яаж одоо төрөлжүүлэх өөрөөр эрчим хүчний их усруудыг гаргаж ирэх бий болгох тэр талаараа бас судлаж илүү олон талаар нь харсан бодлыг гаргаж ирээч гэсэн тийм байр суурьтай байгаа. Олон улсын зах зээл дээр карбон кредитийн арилж байгаа нэлээд идэвхтэй. Эндээс бас мөнгө одоо хөрөнгө санхүүжилт дотоодд бас төсөл хэрэгжүүлэх боломж байгаа. Ер нь одоо манай агарын бохирдлыг бууруулахтай холбоотой бодлогууд, төсөл хөтөлбөрүүд яг энэ карбон кредитийн тогтолцоог хэр ойлгож одоо мэдчихээн. За та бүхэн одоо мэдээж нөгөө хорооныхоо хурал дээр бас тодорхой шүүмжлэлт өнцгөөс ярьдаг бах. Энэ санхүүжилтийн боломжийг ашиглах хувилбарууд дээр яг ямар шийдлүүд байна? Хууль эрх зүйн орчин нь маш сайн бүрдсэн байх хэрэгтэй. Карбон кредитийн механизмын одоо дүрмүүд нэх юм уу дөнгөж түрүү жилийн уур амьсгалын өөрчлөлтийн олон талт хурлаар батлагдаад дууссан байгаа. Тэгэхээр айгүй бас шинээр гарч ирж байгаа механизм ялангуяа одоо нөгөө улс орны түвшинд одоо хүлэмжийн хийгээ бууруулахад ашиглагдах дээр болвол тэгэхээр эхлээд хууль эрх зүйн орчноо маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэж байж яг зөв тооцож байна уу? Тэгээд зөв тооцож байгаа зөв үнэлж гин үү? Тэгээд карбон кредитээс гарч ирж байгаа тэр хөрөнгө нь одоо зөв бодлого руугаа зөв хүмүүс рүүгээ явж гин үү? Зөв одоо хэсэг рүүгээ явж гин үү гэдгийг тодорхойлно. Одоогоор бол манайх уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль гэдэг хуулийн зөвөр төсөл гарсан байгаа. Гэхдээ одоогоор батлагдаагүй байгаа. Тэр хуулийн одоо байгаа төслөөр бол карбон кредиттэй холбоотой нэлээд олон журам батлагдах хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ журмууд батлагдахдаа бас сая хэлснээр олон нийтэд нээлттэй байдлаар олон нийтийн саналыг, иргэний нийгмийн байгууллагын саналыг авсан байдлаар ерөнхийдөө гаргаж ирэх хэрэгтэй. Нэгэнт хуулийн ярьсны 2024 оны ихээр хэрэгжиж эхэлсэн одоо агарын бохирдлыг бууруулах Улаанбаатар хотын төвчрлийг бууруулах юм хууль байгаа шүү дээ. Энэ хуулийн дээр хэд хэдэн юм том төслүүдийг бол хэрэгжүүлээ явж байгаа нийслэлээр за энэ одоо хуулийн хэрэгжилт хэр хангалттай байна гэж харж байна. Таны нөө түрүүн ярьж байгаа ингээд цогцоор нь асуудлыг авч үзэхтэй энэ асуудал дээр тэр хууль одоо яг ямар нөлөө үзүүлж байна? Яг төвчрлийн тухай хууль дээр бол одоохондоо ямар хэрэгжилт байгаа гэж иргэний нийгмийн зүгээс бол хэлэхэд хэцүүхэн байна. Яагаад гэвэл бид нарт тэр дата нь дээдгүй болохоор ямар одоо бодлогын хэрэгжилт дээр ярьж болох вэ гэхээр агаар орчин бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр гээд 2017 оноос эхлээд 2025 онд хэрэгжээд одоо 12 дугаар сарын сүүлээр дуусж байгаа ийм хөтөлбөр байгаа юм. Тэгээ энэ хөтөлбөрийн хүрээнд бол энэ одоо
түүхийн нүүрсийг хаалж шахмал түшийг оруулж ирж бас агаар орчин бохирдлыг бууруулах үндэсний хороотой болж ерөнхийдөө энэ аюул олон сүүлийн хэдэн жил болсон том хөрөнгө оруулалттай холбоотой юмнууд бол болж явж ирсэн байна. Тэгээд гэхдээ энэ бодлогын төгсгөлд бол одоо төрийн зүгээс үнэлгээ бол одоогоор хийгээгүй байгаа. Тэгээд бид бол байгаль орчин яам болон үндэсний хороо тэгээд бусад холбогдох яамд руу бол энэ бодлого дээр яг 3 дахь байгууллагаар үнэлгээ хийх нь маш чухал байна. Ягаад гэвэл маш их хөрөнгө ашигласан олон жилийн агарын бохирдлоо тэмцэх айгуу том тийм бодлого болж өнгөрсөн байна. Гэвч үнэлгээгүйгээр дараагийн бодлого руу шилжнэ гэдэг нь бол маш зохисгүй. Тэгээ бусад болохгүй байсан зүйлээс ерөөсөө суралцах боломжоо олгохгүй нөхцөл байдалд хүрээд байна гэдэг ийм байр суурьтай байгаа. Мөн манай байгууллагын зүгээс болвол энэ бодлого дээр институтийн зүгээс болон яг хэрэгжилтийн төвшөнд ямар хэр үр дүнтэй байсан тэгээд ер нь юу болсон болоогүй засаглалын хувьд юу өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг дээр болвол хяналт шинжилгээ анализ хийгээд дараа сарын 3 сараар гаргахт ийм төлөвлөгөөтэй байгаа.